За сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ. Сайн байна уу дундад орон, сайн байна уу Даалын нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдөр бид үзэсгэлэнт сайхан Даалын хотод хурч ирээд байна. За ингээд далайг угааруул тийм аа. Даалын хотыг төсөөлөхин аргагүй. Даалын бүх төрөл зүйлийг одоо амралтах, зугаацал, аялал тийм ээ. Юу байдгийг бүгд далайтай холбоотой. Далайн гаралтай эдэг улаан тийм аа. Далайд аялах олон төрлийн аялал жуулчлалын одоо юм үйлчлэгээнүүд байдаг. Тий, үнэхээр одоо аялал жуулчлалын ариун орон Далай баян тансаг сайхан Даалын хотыг бол та бүхэн заавал ирж үзэх ёстой гэж одоо нэвтрүүлгийн эхэнд та бүхнийгээ урья. За ингээд үзэгч та бүхэн маань энэ сайхан үзэсгэлэнт Даалын хотоор тавтай аялаарай. Үзэсгэлэнт сайхан Даалиан нь Хятадын зүүн хойд бүс нутагт байрладаг томоохон бомб хот юм. Чамбашаануудын нэгийг хэсэг нь далайд хошууга дүрх мэт тогтсон ирэг дээр Хятадын өсрөнгөө хурдцтай хөгжиж буй энэ хот сүндэрлэн байна. Зүүн талаараа Шар тэнгис, баруун талаараа Бүхай тэнгисээр хүрээлэгдсэн Номхон далай, Чаншаан уулсыг түшсэн энэ гармын хот. Байгалаас сойрхсон төгс гайхамшигт жуулчдын бэлмийг уйсгаж сэтгэлийг ариулсан романтик хот хэмээн олноо алдаршжээ. Сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ. Сайн байна уу дундад орон, сайн байна уу Даалын нэвтрүүлэг маань Даалын хотын Жиншитан аялал жуулчлалын паркаас дахин эхэлж байна. Тийм ээ, Жиншитан аялал жуулчлалын парк бол Хятадын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын парк. Ер нь одоо Даалын хотод бол одоо ийм сайхан аялал жуулчлалын бүсүүд тийм ээ, цэцэрлэгт хүрээлэнгүүд, далайн эргийн үзэмжит газрууд бол маш ариун байдаг. Даалын хот бол үнэхээр одоо цаг агаар нь хүртэл өвөлдөө дулаахан, зундаан сэрүүхэн, өнгө үзэмжин сайхан, тэгээд оршин суухад тааламжтай хот гэдгээр нь бас одоо дэлхийн нийтэд үнэлэгдсэн байдаг шүү дээ. Тэгэлгүй яг уу тэгээд Даалын хотоор аялахад бол үнэхээр таатай. Тэгээд үзмээр, хармаар одоо уул, ус, гол, шугай, мод юу л байна уу тийм ээ. Ястай уйтхааргүй улам цаашаа гэл яваад л баймаар тийм. Үнэхээр аялал жуулчлалд бол тойрсон тохирсон хот байна. Далай тэнгисийн нөлөөнөөс суулж Даалын хотын уур амьсгал, чиглэг, ёстой л туйлд гардаг бомбын орон гэлтэй. Зундаа сэрүүхэн, өвөлдөө дулаахан, аялж зугаалахад чухам хүү таатай. Бид өнөөдөр Жиншитан үндэсний паркын нэрийн хуудас болсон одоо юу гэдэг юм бэ? Өлөг гүрвэл далайг харсан гэдэг юм уу? Өлөг гүрвэл далай руу одоо шумбаж ийн гэдэг юм уу? Иймхүү нэртэй хадны одоо тусгалт үзэмжийн газар шигтэй байна. Тий. Ер нь одоо энэ үндэсний геологийн парк бол одоо үзэмж нь бол ер нь одоо ингээд далайн одоо усанд идэгдсэн олон сайхан уул чулуутай байдгаараа их алдартай. За энэ аранд харагдаж байгаа энэ хад тэгвэл бас нэг айгүй гоё нөгөө мэлхийн нуруу гэж хад байна. Ер нь энд байгаа одоо энэ далайн хөвөн дээр байж байгаа энэ олон хадууд болохоор яг 300 саяас 900 сая жилийн хооронд бүтсэн одоо яг байгаль үзэмжийн бүс гэдгээр бас маш их алдартай. За тэгээд Америкийн нэг одоо үнэлэлтээр бас одоо 40 ингээд гоё гайхамшигт үзэмжийн нэг гэж одоо үнэлэгдсэн байна. Энэ үндэсний парк болохоор. Тэгэхээр энэ тийм ээ өлөг гүрвэл гэдэг ч юм уу мэдээд далайд амьдардаг амтан байсан гэж ярьдаг тийм ээ. За ингээд баг тэр бомшхуу жилийн салхи борон давлгааныг дамжаад энэ өлөг гүрвлийн одоо энэ хад байж та ингээд давлгаан татархах үед бол ингээд өлөг гүрвэл далай руу ингээд одоо харж байгаа юм шиг тийм ээ. Тэгээ давлгаан их болоод ирэнгүүт нь өлөг гүрвэл далайд шумбаж байгаа юм шиг ингэж харагддаг гэж байна. Үнэхээр бас ертөнцийн гайхамшиг юу байгвал энэ гэж хэлэхгүй байхын аргагүй юм аа. Энэхүү байгалийн үзэсгэлэнт хойг дээр далайн эрэг дагуу тансаг сайхан амралтын газрууд байгуулсан нь Даалын хотын алдар нэрийг дэлхийн чамдад хүргэж Хятадын аялал жуулчлалын брэнд хот болжээ. Үзэгчдээ нөгөө далайн эргээд ирэх одоо өлөг гүрвлийн хаднаасаа усан онгоцоор нэг 2 км аялаад бид нэр одоо Даалины Жиншитан одоо үндэсний геологийн паркын яг өмнө барьдаг мэлхийн нуруу хадан дээр хурц ирлээ. За ингээд энэхүү хад бол тийм ээ баг нэг
540-600 сая жилийн өмнөх одоо ийм олдороо гэж хэлж байна. Тэгээд ягаад ингэж энийг одоо ингэж нэрлэдэг юм бэ гэсэн чинь энэ дэлхий дээр ч тойрхон байдаг гэнэ. Ийм хат тийм ээ одоо ийм цавц гэх юм уу ийм алаг. Нэг нь болохоор бүгд найрамдах хятад улсын Даалын хотын Жиншитан одоо геологийн үндэсний паркт байдаг, нөгөөх нь Канадад байдаг гэсэн тий. Канадад байдаг тэр нь энэнтэйгээ ижилхэн боловч одоо энээс арай жижигхэн 3.1% тайл. Тэгэхээр хамгийн том, хамгийн гайхамшигтай гоё нь бол Даалинд байдаг аа. За ингээд энийг бас тийм ээ судлаачид болохоор янз бүрээр ярьдаг юм байна. За ингээд ягаад ингээд цацсан шиг юм болчихваа. Машины цонхыг цогсон юм шиг тийм ээ. Болчихваа гэсэн чинь наран юм уу ямар нэгэн одоо тийм ээ одоо галдуулан дэлгүүрч юм халаад улайсан чулуун дээрээс далайн давлгаан ирээд ингээд гэсэн юм нэг хагалсан маягтай тий. Аль эсвэл газарт хөдлөөд юм газрын доороос цацсан ингээд нэг чичрээд авсан чинь ингээд сүйрчихсэн ч юм уу гэж янз бүрээр таамагладаг гинэ. Юу ч гэсэн энэ бол одоо геологийн судлаачид эрдэмтэн наруудын үнэлсэн тэнгэрийн доорх тэргүүн гайхамшигтай чулуу гинэ. За үзэгч та бүхэн маань үнэхээр морьтой болоод завтай бол Даалын хотод ирдэг юм бол тийм ээ энэ хүү гайхамшигыг нүдээрээ хараад гараараа бариад сэтгэл зүрхээрээ мэдрээд үзээрэй. Аяархан долгилох далайн давлгаа нь 100 жилийн үүх түүхээ хүүрнэж арсгар барсгар уулахад нь их байгалийн гайхамшигыг өгүүлж бага насндаа сонссон үлгэр домгийг сэтгэл тамилуулна. Байгалаас заяасан газар нутагт геопарк байгуулан аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засгийн өгөөж хүртэж байгаа бүс нутаг Хятадд олон байдгийн нэг нь бидний энэхүү аялж яваа Жиншитан үндэсний парк. За үзэгчдээ Даалын хотын далайн эргээс та бүхэн тэгээ мэдчлэн залгаж байна. За энэ одоо халуун зуны өдөр далайн усанд орж сэлэх бол одоо маш жаргалтай явдал байна шүү. За ингээд Даалын хотын Жиншитан гэсэн одоо энэ далайн эрэг ингээд энд бол үнэхээр усан дээрх тоглоом одоо усан дээр юу хийж болдгоо бүгд л байна те. Тий. Айгуу гоё. Одоо усан дээр Фарадигаар дахиуллаа. Тэр ч бас одоо усан онгоцноос ас өөр одоо мэдрэмжтэй тоглоом юм байна. Тийм тэгээд усан дээрх моцикл за усан дээр бүжгэлдэг, тоглодог, үсэрдэг, за умбадаг, шумбадаг одоо сэлдэг, живдэг бүх төрлийн тоглоомууд байна. Тэгээд нэгэн хүүхдүүд, залуучууд юм бол бүр одоо ирээд энэ үнэхээр тоглож, наадаж, аялахад бол үнэхээр таламжтай газар. Тий. Одоо бол яг сайхан ингээд сэрүүн сайлх ингээд сүлжсэн. За тэгээд эрэг дээр нь ингээд наран шарлага хийгээд хэвтгэхэд бол үнэхээр гоё. Одоо зуны цагаараа Даалын хотод л ирж аялаарай хүмүүсээ. Даалын хотын зүүн хойно шар тэнгисийн эрэгт 78 км2 хуурай газар 52 км2 далайг эзлэн оршдог уг парк нь өдгөө далайд умбаж шумбах, наранд бие шарах, эрэг даган алхах дуртай хэн бүхний зорин очдог газар нэгэнт болжээ. За үзэгчдээ би одоо Даалын далай дээр одоо шүхрээр нисэх гэж байна. За ер нь одоо Даалинд бол далай дээр шүхрээр нисдэг бас Хятадын зүүн хойд одоо бүс нутагта ганцхан юм шүхрээр нисдэг одоо тоглоом байдаг. Тэрэн дээр нь одоо тоглох гэж байна. За тэгээд яг агаар дээр гараад яг ямар байх нь бүүж ирээд та нартайгаа хуваалцъя. Магадгүй та хязгааргүй уудам тал дээгүүр өндөр уулсын ориглоор налгар сайхан говь хэрээр нисэх зуура шүхрээр бууж байгалийн сайхныг багтаж байсан байж мэднэ. Харин далай дээгүүр тэр дундаа 2211 км урт далайн эрэг дагуу шүхрээр нисэж өндөр хөгжилтэй далайн боом хотыг дээрээс нь харах гойд мэдрэмжийг энд л мэдрэх боломжтой.
Hello, за нисэд буугаад ирлээ. Шүхрээр нисэх юу ч хэлэх өнөөдөр салхи ихтэй болохоор жоохон огцом нисээд огцом буугаад анхаарах зүйлсүүд их ариун байдаг юм байна. Баярлалаа. Окей. Сисэжэлээ. За тэгээд яг ингээд цагийн тулахаараа сандардаг юм байна. Уг нь бол айгүй ингээд хараад энэ хялбар гэж бодсон чинь яг өөрөөсөө хараад их сандарлаа. Тэгээд дээр гарсан чи бүр ингээд бүхий л одоо Далийн хотоо яг дээрээс нь ингээд харсан чи бас үнэхээр айгүй гоё хот байна. Сайхан одоо цэнхэр далайтай хой талаар нь ингээд барилгууд нь харагдсан. Ер нь гоё харагдчих дээрээс бол. За тэгээд энд бас одоо ингээд энэ шүхрээр нисгэд бас анхаарах зүйлсүүд олон байдаг гэн. Тэгээд биеийн хүнд ч юм уу одоо даралт ч юм уу зүрхэн одоо өвчин ч юм уу тийм хүмүүс бол одоо сууж болохгүй. Биеийн хүнд бол нэг 90 кг-с дээш юм бол арай бас болохгүй юм шиг байна. Тэгээд дээр гарахаараа бүр салхины аясаар ингээд би бүр ингээд ойчцоос жоохон айлаа. Далийн хот нь байгалийн өвөрмөц төрөх үзэсгэлэнт далайн эрэг, тав тухтай уур амьсгал, далайн элдв амттан гээд олон сайхан зүйлсээрээ дотоод гадаадын жуулчдыг өөрийн эрэхгүй татдаг. Шинэ хай талбай, лоо хутайн далайн цэцэрлэгт хүрээлэн, ойн амьтны хүрээлэн, далайн амьтны хүрээлэн, уулын ориглоос далайг харах цамхаг, усан парк зэрэг нь жуулчдын заавалждаг үзэсгэлэнт газрууд юм аа. Чухам эндэл хятадын Йодун хойгдох далай тэнгис их газрыг холбож эрт хэдүүгийн түүх үргэлжилнэ. Аялж зугаалахаар ухаан тэлж, хараа баясаж, сэтгэл хариуцдаг. Далийн хот нь хойд улан өмнөд Солонгос, Японтой далайгаар хэрэлдэг болохоор жуулчид ихтэй. 2023 онд Далийн хотын аялал жуулчлалын нийт орлого 13 тэрбум 750 сая юанд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 19%-аар өссөн байна. Үүнээс дотоодын аялал жуулчлалын орлого 12 тэрбум 860 сая юанд хүрч өнгөрөх оны мөн үеэс 17%-аар өссөн бол гадаадын аялал жуулчлалаас 890 сая юаны орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30%-аар илүү байгаа нь аялал жуулчлалын хөгжил ямар төвшөнд явааг бэлхнээ илтгэнэ. Далийн хотын далайн эрэг ямар санагдаж байна? Үнэхээр гоё байна. Нэг далайн эрэг тийм ээ бид нар торгон элс тийм ээ тэр сайхан одоо шаргал шар элсэн дээр байдаг байсан бол өнөөдөр бид нар Далайн хотын далайн эрэг дээр ягаан элсэн дээр зогсож байна гэдэг бас үнэхээр сэтгэлчгүй. Тийм танай хувьд ч гэсэн сони санагдаж байгаа үстэй. За үзэгчдээ ер нь одоо жуулчлалын бас нэг одоо заавалчгүй дутагдаж болохгүй зүйл бол зураг авалт байдаг тийм ээ. Тэгээ ялангуяа охид бүсгүйчүүдийн хувьд бол одоо хаана гоё үзэмж байна тэнд очиж гоё зураг даруулах бол мэдээж заавалчгүй хийдэг зүйл. Тэгтээ Далийн хотын далайн хөвөн дээр яг ягаан элс байдаг шүү. Ингээд зураг авахд бол маш гоё янзын. Тэгээд нөгөө хайртай дуртай хүмүүсийн хосуудын өөрийнхөө тийм одоо хайр дурлалын тангараа өргөдөг юм уу? Хосуудын зураг авахд зориулж хийсэн олон сайхан бас тийм зураг авахд одоо объектууд байдаг юм байна. Тэгээд энэ сайхан хөгжөөн төгжим хөлөрсөн сайхан ундаа шарсан мах шар ариг гэд бүх сайхан юм хорвоогийн амттан бүхэн энд байдаг юм байна. Тансаг сайхан Далийн хотоор та бүхэн заавал ирээрээ гоё зураг авуулаарэ гэж өрий. Хамаг юм сайн сайхнаас эхлэн хайр дурлал инээмсэглэлээс эхлэн гэж шүлэгт гардаг шиг Далианы далайн эргийн байгууламжуудын дэврүүн сайхныг үгээр илэрхийлэхэд бэрхээ. Тэнгисийн эрэг дээрх торгомсог элсэн дээгүр хөл нүцгэн зугаалж ява хэндэж энэ хот өөрийнхөө нууцыг дэлгхэн лавтай. Далайн чиглэг агаар, цэнхэр тэнгэр, номин ус, ногоон тайг гэд байгалийн сайхныг нэг дор бүрдүүлж чадсан хотуудын нэг бол яахаргүй Далиа.
За бид нэр одоо уул усны гайхамшигт одоо цөнгөл гэдэг юм уу гүү гэдэг юм уу тийм ээ хүүхдийн тоглоомын газар хөрсөж тэгээд байна. Үнэхээр айгүй олон гоё одоо хүүхдүүдэд тохирсон гэр бүлээр нь одоо аял зугаалгад тохирсон олон сайхан тоглоомууд байдаг юм байна. Мэдээж аялал жуулчлалын газар тийм ээ. Мэдээж хүүхдүүд, настайчууд, найз нөхдүүд тийм ээ, залуучууд, за ангийн олнуудын хамтын одоо цуглах хамгийн одоо юм дуртай газар байдаг. Тийм болохоор та бүхэн маань хэрвээ хүүхд цуглаанд дагуулад эсвэл ангийн олон тийм ээ хамтараа цуглах юм бол энэхүү газар хийж үнэхээр бас аялж, тойрч, амарч, зугаалж болох нь байна шүү. Ер нь одоо Далийн хотод бол гэр бүлийн аялалд зориулсан хүүхдэд тоглуулах ийм тоглоомын газрууд бол айгүй олон байдаг юм байна. Тусгай бас нэг чинз лөө юу ингээд асааран байсан. Жинши танд бас асааран байсан. Тэгэхээр үнэхээр гэр бүлийн аялал хийхэд бол маш тохиромжтой газар байна. Тэгээд одоо энд ирээд бугт хижээж ин, шууд хижээж ин. За тэгээд нэг усан завээр ингээд доошоо гулгаж ин, мотоциклээр бас явж ин. Айгуу олон гоё тоглоомуудтай. Тийм. Тэгэхээр зөвөр нь тэгэл аав ээжүүдэд тийм үү, ээж хүүхдүүдэд, аав хүү, ээж охин хоёр зориулсан тийм тусгай тийм бас хүүхдийн тоглоомууд байдаг юм байна. Тэгээд үзэгч та бүхэн маань бидэртэй хамт байгаарай. Далианы далайн эрэг дээр гэр бүлийн аялал жуулчлалд зориулсан тоглоомын газар болон хүн зон ихээ. Бууг тэжээ, морь унах гэд тал нутагт байх үйлчилгээ далайн эрэгт ч бас бий. Далайн эрэг даган давхихын сайхныг та Далианд ирж мэдрээрэй. Урлагт хэл хязгааргүй. Дуу хөгжим гэдэг хүн төрөлхтний сэтгэлийг холбох хамгийн дөт зам. Ер нь олон улсын сонирхлыг татах зорилгоор олон улсын хэмжээний томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг нь энэ хотын нэрийг дэлхийн сонорт нэгэнд хүргэжээ. За үзэгчдээ бид нэр одоо Strawberry Music Festival буюу одоо гүзээлзгэн хөгжмийн одоо наадамд Ахуй талбай дээр хүрэлцэн ирээд байна. Тэгээд 8 сарын 23, 24 энэ хоёр өдөр бол яг гүзээлзгэн хөгжмийн фестивал бол яг Далийн хотод одоо явагдах юм байна. Ер нь бол анх удаага Далийн хотод зохион байгуулагдаж байгаа. Тэгээд 2 өдрийн турш бол одоо 16 одоо дуучин буюу хамтлагууд тоглох юм байна. Энэ дотроос бас одоо олон одоо залуучуудын айгүй сонирхдаг сайхан хөгжимчдүүд, дуучдууд дуулах юм байна. Ер нь одоо ингээд талбай дээр одоо маш олон хүмүүс цугларсан байна. Үдийн 1 цагаас эхлээд оройн 9 цаг хүртэл одоо тасралтгүй ингээд дуучдууд маань одоо ая дуугаа үргэлжлэн барина. Ирсэн хүмүүсийг ингээд хараад байхаар ер нь бол залуучууд дийлэнхий. Тэгэхээр бас одоо залуучуудын маш гайхамшигтай 2 өдрийн наадам болох юм байна. За бид нартай хамтдаа одоо энэ сайхан фестивалд оролцгоё. Улсан цэнхэр уулсан номын энэ хот. Үнэхээр л үлгэр домгийн юм шиг гайхалтай агаад хөгжилтэй.